Эцэст гоё л тий. Харин ооч үүрх юм шиг шүү дээ. Энэ манай ээжийн хөдлийн машин байгаа. Бид бол энэ машин дээр бас 2 жил бол өстой нойртой нойргүй юм ойжсэн. Гол төлөв манай дүү гамбаа маань их ойдог. Солгоо ой. Ер нь их урамштай гамбаагийн хувьд бол тухайн үед ч бүтэн сой дээр зах хангуудаг байсан. Зах руу одоо хоёулаа 2 цүнх дүүрэн малгай хийж аваад гардаг. Зарчаад тэгээд хөдөлмөрийнхаа үр шимийг бас нэг хэдэн пор төгрөг болгоо кармалаа явж явах. Тэр цаг бол одоо бас олон жил өнгөрсөн байна л да. Одоо 30 гаруй жил саяхан мэт санагдаж байна. Ирээдүйд бол одоо бас түүхийг хадгалсан машин болох байхаа гэж бодож байгаа. Магадгүй манай компани одоо хамгийн анхны үндсэн тоног төхөөрөмж гэж хэлж болно. Хамтдаа бүтээлдсэн 30 жил. Макс Группийн 30 жилийн ойд зориуллаа. Ганцгийн 8 ба гараа 1990-с 2000 он. 1990 онд анхны ардчилсан төр засаг бүрдэж иргэд гадаадд явах хэрэгтэй болж ганцгийн 8 дэлгэрч эхэллээ. Хүүхэд ахуй наснаас эхлэн самар жимстэн хөдөлмөрийн үнцийг мөнгөний чанарыг ойлгосон залуус тухайн цаг үедээ зөгтсөн бизнесийг эрхэлж нийгэмд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр өнөөгийн Макс Группийн шав амжилттайгаар тавигдсан юм. Тухайн үед бол одоо олон бизнесмэнүүд ер нь монголчууд бол ганцгийн 8-нд явдаг байсан. 2 том зах зээлийн голд оршдог Монгол улс маань бас давуу талтай. Бид одоо энэ 2 улсыг холбосон бизнес хийснээр одоо бол буян хугацаанд ашиг өндөртэй ажиллах боломжууд бол тухайн үед бүрдсэн. Нөгөө гүфэнд бараа хийгээд ингээд өөрөөсөө ороод хэвтэх суух тийм зай байхгүй. Зөвхөн үүдэн дээр нэг нэгээрээ ингээд орж ээлжид суудаг. Зарим нь гадаа коридор зогсож байдаг. Тэгж явдаг байсан шүү дээ. Бараа бүр тэгж их ачцсан. Гүфэндээ. Тэгээд Орсын хэл өнгөрөөл читмит тэгээд ингээд зарим зогсоолууд дээр бараанууд чи цүнхнүүд чи нэгээрээ сулраад нэг өөрөөсөө орж хэвтэх нэг зай гардаг. Москвад ухад зарим үед ерөөсөө цүнхтэй мөнгөтэй бол буудаг. Тэгээд буцаад хурдан Бээжиндээ очиж дараагийн бараагаа авдаг. Машин зөөж байх үед контейнер тэгээд одоо нааш Монгол руу явуулдаг. Тэгээд контейнерийнхээ сул талбайг ашиглахын тулд дээгүүр нь одоо зөөлөн буудан очиж доогуур нь хатуу меблүүд хийж ингэж заагаа ашиглаж ud орж ирдэг байсан. Энэ тавилгаа оруулж ирээд одоо Нацаг доржийн нэрмж хотын нийтийн номын сангийн бистүүлд заа талбайд нь тавьж худалддаг байлаа. Тухайн үед бид Евро мебель гэж нэр өгсөн. Гэсэн Европын одоо Германы тавилгуудыг худалдажлаа. 1992 он Нацаг доржийн номын сангийн жижиг өрөөнөөс эхлэлтэй Евро мебель тавилгын дэлгүүр нь улам өргөжин тэлж Монголын хүүхдийн ордны нэгэн хэсгийг түрээслэн гол худалдааны төв болсноор илүү олон хүнд хүрсэн юм. 1994 онд Ган 3 нэртэй бүрэн бус хариуцлагатай компаниг үүсгэн байгуулсан бөгөөд 1996 онд компани үүсгэх хууль эрх зүйн орчин бүрдсэн үеэс Макс Импекс хязгаарлагдмал хариуцлагатай компани нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж өнөөдрийг хүрсэн юм. Дөрвөн нэртэй хуваарайлах аж ахуй явуулж байхдаа одоо Нацаг доржийн номын сангийн нэг давхарт байралтай жижиг гуанзыг түрээслэн авч нийтийн хоолныхаа бизнесийг өргөжүүлж одоо нарийн урт коридор байсан. Тэр коридорт нь одоо хаалгын Германаас хүнсний бараа бүтээгдэхүүнүүдийг оруулж ирж хүнсний бөөний худалдаа хийдэг байлаа. Сул талбайд нь Евро мебель дэлгүүрийн анхны эхлэлийг одоо номын санд эхэлж байлаа. Бизнесийн үйл ажиллагаа бол одоо энэ номын сангаас эхэлтэй. Номын сангаас одоо өргөжин тэлж өнөөдрийн Макс Группийн одоо шовыг тавьсан ээлтэй сайхан газар байгаамаа. 1996 он хүнийг хооллох их буян гэдэг тэрч утгаараа хүнсний салбарт бизнес эхлүүлсэн тэд жижиг хуушрын гуанзнаас Берлин бургер болох их аялалд тэр цаг үед гарсан юм.
1996 онд Европ мастер тогоочийг Монголд өрн авчирч хүнсний түргэн хоолны технологиг нэвтрүүлснээр бидний сайн мэдих Берлин бургер анхны түргэн хоолны сүлжээ ресторан улам бүр өргөжин тэлсэн. 1996 оноос хойш одоо энэ Берлин бургерээр үйлчлүүлж исэн одоо үнэж хэрэглэгч нар маань байдаг. Хоолны ам чанар алдаагүй байгаа шүү гэж одоо хэлж ядагт одоо бид хүн бас урам авч байд юм аа. 1998 он Макс хүнсний сүлжээ дэлгүүрүүдийг байгуулж өөртөө үйлчлэх шинэ хэв маяг бүхий супермаркетуудыг монголчуудын өдөр тутмын хэрэглээ болгосон юм. За худалдааны салбар гэдэг маань эдийн засгт илүү их одоо эргэлтийг бий болгох. Тэгээд нэмэлтээр маш олон ажлын байрыг бүрдүүлж байгаа. Эдийн засгийн өөрөө яг суур салбарын нэг гэж явж байгаа. Тэгэхээр энэ салбарын хөгжил бол бидний хувьд маш чухал байж байгаа. Энэ салбарт ирээдүйд Макс Групп яаж ажиллах вэ гэхээр бидний хувьд бол одоо худалдааны салбараа кластерсан тогтолцоонд оруулсан болохоор энэ чиглэлээр нь хөгжүүлээд ойрох одоо хөрш орнуудын зах зээл дээр бас идэвхтэй тоглогч болъё гэж зорж байгаа. Ойрын 10 жилийн хугацаанд. Группийн хувьд бол худалдаа бол одоо үндсэндээ 30 гаруй жил энэ группийг өнөөдрийн түвшинд авчирсан байгаа ийм салбарын нэг. Тэгэхээр цаашдаа энэ салбар маань илүү их нийгэмдээ мөн эдийн засгтаа төрөний хэлдэг улсын хөгжил болон зөвхөн одоо Монгол улсыг дараагийн зах зээл дээр нь гаргахад Макс Групп бол тэргүүлэгч тоглогчийн байр сууриас бол одоо зах зээлд ажиллана гэсэн ийм хүлээлт бол бид бүхэнд бол байж байна. Макс Групп зөвхөн бизнес биш, эх орны ирээдүйдийг хөрөнгө оруулалт хийсээр өнөөдрийг хүрсэн юм. Үүний тодор жишээ бол хүүхдийн ордны дэргэд байх үедээ тухайн ордонд онцгой гойд зүтгэлтэй олон хүүхдийн урам зоригийг дэмжин шагнан урамшуулж байлаа. Өдгөө Монголын олон урлаг спортын төрлүүдийг дэмжсэн нь төв дэлхийд Монгол улсын нэрийг гаргаж яваа гэдэгт хинч марахгүй биз. Бид хоёрын чинь хүүхэд байхад аав ээж дагуулад айл ирэх гэснэ. Тэр үед чинь одоо баяр ёслоор айл их хэсдэг байсан. Тэгээд ээжийн найзыг аав нь гэдэг нэг сайхан хөгшин байсан. Тэр хөгшин ярихдаа за танаа энэ хоёр мөсөн өмддөг гэж байгаа. Бид хоёр нөгөө өвөл болохоор конки зүгэл чаргаар гуулгаал ингээл өмдвэн одоо мөстцэн л байдаг байсан юм байна л да. Хүүхэд байх чинь тэгээд энэ хоёр мөсөн өмдөд том болоод ирэхин цагт одоо та охин бол сайхан амьдрнаа, их л сайхан ад жаргал ирнэ гэж тэр хөгшин ихтэй гэж ярьдаг байсан юм. Эхний 10 жил өнөөгийн Макс Группийн шавыг зөв зөвтэй тавихад хамгийн гол үргийг гүйцэтгэсэн. Гарал сайн бол барай сайн гэлцтэй. Үүнтэй агаар нэг бизнесийн багна амжилттай босгосон Максийн түүх үргэлжилсэн. Мөрөөдлийн биелэл 2000-аас 2010 он. Суавара. Хай минь суу юм. Хөөе 10 литр сүйтэй ирсэн дуусчлаа. Олон сайхан малтай байж ийм суугаа сууж ах ч гэж дээ. Тийм ээ. $2000 оны үед дэлгүүрийн лангуун дээр импортын сүү элбэг байсан цаг. Монголчууд олон мянган малтай байж яагаад гадны сүү хэрэглэх ёстой гэж Максийн дараагийн алхам бол сүү хувьцаат компанид хөрөнгө оруулалт хийсэн явдал юм. Олон мянган малчтайгаа хамтарч ажилладаг. Эдгээрт тодорхой хэмжээний одоо орлогот нь нэмэр болж байдаг. Тэгээд дэлхийн технологиг одоо ашиглан шингэсүүгээс авдан гэрэлтэгчтэй нийлүүлж байдаг да. Би хувьдаа баяртай байдаг. 2004 он сүү хувьцаат компанид хөрөнгө оруулалт хийж 2800 гаруй малчид фермерүүдтэй хамтран ажиллаж шар сүү гэгдэх импортын сүүг Монголын зах зээлээс халж чадлаа. Тоног төхөөрөмжийг сайжруулж Улаанбаатар хотын сүүний хэрэглээний 70%-ийг хангаж 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ. Малчид фермерүүдэд дэмжих ажил улам өргөжж эрчимдсэн мал аж ахуйн цогцлбор Макс Агрог амжилттайгаар үүсгэн байгууллаа. Мөн 2006 онд Макс өргөө барилгын компанийг байгуулж барилгын салбарт хөл тавилаа. Ингэснээр Улаанбаатар хотод өнгө үзэмж нэмсэн Макс Tower, Химэр хотхон, Elegance, 220 Residence, Монголын анхны 2 давхар автомашины зогсоол бүхий Макс Mall, M Plaza, Holiday Inn зочид буудал зэрэг Монголын чанар чансаагаар тэргүүлэх барилгуудыг цогцолоож их бүтээн байгуулалтанд хөв нэмрээ оруулсан юм.
Үйлдвэрлэл худалдааны чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаад одоо бид бүхэн өөрийн гэсэн офистой болъё гэдэг шийдийг гаргасан. Энэ Макс товарын одоо хажуутлын энэ газрыг одоо бид бүхэн худалдаа авч Макс өргөө гэж барилгын компаниг анх одоо үүсгэн байгуулж байлаа. Бид энд одоо офисын зориулалтаа барилгаас гадна одоо хойдолд нь 2 орон сууцны барилгыг барьж энэ төсөл маань маш амжилттай хэрэгжснээр бид бүхэн Макс өргөө компани маань одоо олон бүтээн байгуулалтуудыг хийсэн. Макс өргөө компани бүтээн байгуулалтууд чанар стандартаараа ялгарч барилгын шилдэг гүйцэтгэгчээр 3 жил дараалан шалгарлаа. Мөн шил ганжуулах орчин үеийн дэвшилт технологи бүхий шилний үйлдвэрээр цар хүрээг нь тэлж додоодын зах зээлд ханган нийлүүлэхийн ажиллаж байна. Макс өргөө чанар стандарт бүтээн байгуулалтаараа тэргүүлж нийгмийн хариуцлагын хүрээнд Максын шилдэг ажилчид болон олимпийн аваргуудыг амьдрах тав тухтай орон сууцаар нь урамшуулан шагнаж байлаа. Монгол хүний хамгийн чухал хэрэгцээ болох сүм бүтээгдэхүүн ая тухтай амьдралын баталгаа болсон барилгын салбарт хөл тавьж үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн хажуугаар нийгэмдээ хүүхэд хамгаалал, тэгш байдлын бодлого, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого болон соёлын өв үндэсний бахархлыг дэмжих бодлогыг хэрэгжүүлсээр ирлээ. Өчигдөр ба өнөөдөр 2000-аас 2020 он Цагийн урд мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Монголчууд бид зам дагаж хөгжил ирдэг гэж ярьдаг. Макс Группийн Макс Road, Arja Capital замын компаниуд Монгол улсын зам тээвэр барилга хот байгуулалтын яамны захиалгаар Хөвсгөл аймгийн Мөрөн хатгал чиглэлийн 98.8 км автозамын төслийн эхний ээлж болох Мөрөн Алаг Эрдэнэ сум хүрсэн 50 км автозамын төслийг амжилттай хийж дуусгалаа. 2010 он Саадбагтай сайн зам алс холд хөтөлж саадгүй ажил бүтээдэг бэлэгдэлвэ. Макс Группийн бас нэгэн бахархалтай салбар бол замын салбар юм. Техник технологи хөгжиж монголчууд бид эх орныхон замыг өөрсдөө гүйцэтгэх ёстой. Тэр ч утгаараа 2009 онд Arja Capital компанид хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ цагаас хойш 600 гаруй километр хатуу хүчилттэй автозам бариад байна. Тэгээ биднийг одоо замын компанид хөрөнгө оруулж байхдаа бол олон аймаг тосон замаар холбогдоогүй байсан. Одоо замчтайгаа ингээд ажиллаад өнөөдрийн байдлаар 700 км тосон замыг ашиглалтанд өгöd байна. За үүний дотор Баруун Бүсийн хөгжлийн зам, Тархан Улаанбаатарын зам дээр 80 хэдэн километрийг саяхан ашиглалтанд өгсөн. Ер нь зам бол үнэхээр сайхан буянтай ажиллаад байгаль орчинд ямар их ач холбогдолтой цаг хугацаа, улсын эдийн засаг, хувь хүний эдийн засагт гээд ингээд явхлаар үнэхээр буянтай сайхан ажил хийдгээр одоо бид бол бахархдаг юм аа. Arja Capital болон Макс Road замын компани салбартаа тэргүүллээ. Монгол компаниудаас 2014 онд анхудаа 100 км-ээс дээш зам тавьсан компани боллоо. Сүхбаатар аймгийн Өндөрхаан, Мөнх хаан чиглэлийн 132 км зам. Энэ замын чанартай гүйцэтгэл дараагийн томоохон төслүүдийн чанартай эхлэл болсон юм. Дорнодын газрын тос тээвэрлэх зам, Хөшигдийн хөндийн хурдны замууд болон баруун аймагуудыг холбох 126.7 км замын бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэлээ. Энэхүү 126.7 км замыг ашиглалтанд оруулснаар Монгол улс хэвтэ тэнхлэгтэй зүүнээс баруун тийш автозамаар бүрэн холбогдсон ард иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээсэн зам юм. Энэ бол нийт Максчуудын бахархал юм. Одоо Сүхбаатарын зам чугаар 8 жил болсон баха. Яг хэвээр зүгээр цагаан зураас нь тасар болцсон. Шинэ юм шиг. Баянгоргоо ултай зам чуган 3 дахь жилдээ одоо тээвэр зорчиж штэ. Одоо ч гэсэн зүгээр ингээ хажуугаар нь өвс ургацсан л болохоос өчигдөр тавьсан юм шиг шинээрээ ямар ч бүр хотоох хэвдрэл энэ төр байхгүй. Тэгэхээр бас Монгол улсад нэг жишг юмыг ингэж хийд юм аа гэдэг юм харуулж штэ. Тэгээд одоо энэ дарахны замыг хар. Хугацаанаас нь жилийн өмнө хүлээлгээд өгчлөө. Манай группийн компаниуд нэг юм чимээгүй хэрнээ бүх юм яг хийх ёстой юм яг нормын дагуу чанартай гүйцэтгээд явж байгаа. Энэ нь өөрөө нэг тийм брэнд болчихлоо л доо. Макс Групп. 2011 оноос хойш Макс Групп зочлох үйлчилгээний салбарт амжилттайгаар ажиллаж 11 жилийг үдэж байгаа бөгөөд 2011 онд дэлхийн алдарт Рамада зочид буудлыг эх орондоо нээж 2015 онд Holiday Inn зочид буудлын франчайз эрхийг эзэмшин Улаанбаатар хотод сүндэрлүүлсэн юм.
За аливаа бизнесийг хийж эхлүүлнэ гэдэг бол мэдээж компанид өрөг үүрэгтэй байхаас гадна Монголд аль бизнес нь илүү өрөг үүрэгтэй вэ гэдэг талаас нь харах нь бол чухал байгаамаа. Тэгээ манай хамт олон одоо энэ сүлжээ буудлыг ажилуулахаар одоо шийдсэн их оновчтой шийдвэр байсан юм аа. 2015 он анх цайны газраар эхэлж цаашлаад Берлин бургер болж байсан газар хожимо дэлхийн алдартай Бургер Кингийн салбар болох үндэс байж. 2015 онд олон улсын алдартай сүлжээ Бургер Кинг рестораны франчайз эрхийн албан ёсоор авч үйл ажиллагаагаа нээлээ. Стандартын өндөр түвшинд бэлтгэсэн эрүүл, шинэхэн орц бүхий ил гал дээр шарсан үхэр дахиамахан бургерээр хэрэглэгчдэн үйлчилдэг юм. Анх Бургер Кингийг Монголд нэгдэж байхад маш урт дараалал үүссэн бөгөөд дэлхийн стандартыг монголчууд хүсэн хүлээж байсны илрэл юм. 2015 онд болсон онцлог бахархал бол морьтон монголчууд гэдгэн дэлхийд баталж чадлаа. Энэ түүхэн амжилт ч Макстай салшгүй холбоотой. Breeders' Cup дэлхийн аваргын алтан цомыг эх орондоо авчирсан Saturday хүлгийг Макс алдаршуулан өдгөө 2022 онд морин тойролго бүхий олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулж байна. Монголчууд бид газрын тос олборлдог хэрнээ газрын тосны бүтээгдэхүүнээ гаднаас авдаг. Үүнийг Максын хамт олон зүгээр хараад сухыг хүссэнгүй. 2017 онд газрын тосны салбарт эх орон сэтгэлээр хөл тавихаар шийдсэн нь асар том зориг байсан юм. Үндэсний 100% хөрөнгө оруулалттай Max Oil компани нь Монгол улсын засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээтэйгээр хайгуул болон өрөмдлөгийн үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө Max Group-ийн 3000 гаруй ажилчид илүү сайхан Монголын төлөө урайтайгаар эх орны хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан урам зориг дүүрэн ажилдаг. Max Group ажилчдад чиглэсэн олон тогтвортой бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд Max гэр бүл хөтөлбөрийн хүрээнд 7 тэрбум гаруй төгрөгийг 400 гаруй ажилчдынхаа орон сууцны урьдчилгаанд зарцуулаад байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд 18 жилийн турш тасралтгүй харааны бэрхшээлтэй ахмадуудад дэмжлэг үзүүлсэн бөгөөд бүтэн өнчин олон зуун хүүхдүүдэд ирээдүйн хадгаламжийн нэн өгч амьдралд хөл тавих алхамд нь тусдын болсоор байна. Хоёр захирал маань бизнесээ одоо эхлснээсээ эхлээл ерөөсөө одоо хүртэл нөгөө бизнес маань өөрөө зөвхөн ашиг орлогын төлөө биш, түүний хажуугаар одоо сайн сайхан зүйл хийх юмсан, улс орноо хөгжүүлэх юмсан, эдийн засгт хувь нэмэр оруулах юмсан, Монгол хүний одоо амьдрал өнөөгийнхөөс илүү сайн байгаасаа Монгол хүн эх орондоо бахархалтайгаар одоо сайхан ажиллаж амьдраасаа гэдэг тийм итгэл үнэмшил, тийм мөрөөдлөөр одоо бизнесээ хийж байсан шиг үүсгэснээсээ эхлээд одоо хүртэл хүний нөөцийн бодлого үйл ажиллагааны хувьд бол хүн төвтэй гэдэг философи одоо тэр зарчмаа бол ерөөсөө алдаагүй байдаг. Максд ажилласан хүний сайн сайхан байдал одоо илүү сайжирдаг. Амьдрал ба хувь хүний хувьд. Нөгөө талаасаа Максд орсон хүн хөгждөг, суралцдаг, чадварчдаг одоо тийм л байгаасаа гэсэн зүйл рүү тэмүүлж хүний нөөцийн бодлого үйл ажиллагаа маань явж байгаа. Максийн ажилтнууд Max Group-д ажиллаж байгаадаа маш сэтгэл хангалуун байдаг. За энийг юугаар нөгөө бид нар зүгээр нэг таамгаар биш те ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгаа, байгууллагын соёлын судалгаа, за бид нар одоо engagement-ийн судалгаа гэдэг идэвх оролцооны судалгаа гэдэг олон улсын түвшний судалгаа авахд бол Максийн ажилтнууд үргэлж одоо Максд ажиллаж байгаараа бахархаж, урамшиж, илүү их итгэл үнэмшилтэй, хүсэл тэмүүлэлтэй, илүү сайхан Монголын төлөө гэсэн хамтын үнцнийг хэрхэмсэн тийм гайхалтай зорилготой байдаг нь үнэхээр бахархмаар байдаг. За илүү сайхан Монголын төлөө урайтай Max Group маань анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш одоо сайн ажиллаж байгаа ажиллагчдынхаа нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж ирсэн. Анх бол одоо сайн ажиллаж байсан ажиллагчдаа орон сууцны төлхөөр гардуулж өгдөг байсан бол сүүлийн үед одоо хүртээмжийг нэмэгдүүлж орон сууцны урьдчилгаа олгох, одоо хашаа байшин олгох гэх мэтээр одоо нийгмийн асуудлуудыг шийдэж ирсэн. Хоошиж одоо бид хүн компанида үр бүтээлтэй ажиллаж байгаа ажиллагчдаа бол нийгмийн асуудлыг бол одоо үргэлжлүүлэн шийдсээр байх болно.
Зөвхөн амьдрах сууцарханхаас гадна ажилчдын хадгаламж, эрүүл орчинг бүтээх олон төсөл хөтөлбөрүүдийг ажилчдын хамтаар амжилттай хэрэгжүүлэн явж байна. Макс Группийн бүтээн байгуулалт бүрийн ард эх орноо ард түмнэ гэсэн сэтгэл тэмүүлэл шингэсэн байдаг. Ийм л учраас илүү сайхан Монголыг бүтээлсэн хагас жарны төв. Цаашлаад олон жилийг зориулан ажиллах нь гарцаагүй юм. Олон хүн одоо ирээдүйхээ сайн сайхны төлөө залхуурлахгүй сайхан хөдөлмөрлөөрөө Монгол хүн бүхэн одоо сайхан амьдрах боломжууд байгаа. Бүтээн байгуулагч Макс Группийн хувьд олон ажлын байрыг бий болгож одоо та бүхэнтэйгээ цуг хамтдаа сайхан хөгжинө гэдэгтээ бол итгэлтэй байгаа. Тэгээд өшөө ингээд хөгжөөд ирэхлээр мэдээж улсын одоо хөгжилд оройтой хөв нэмэр оруулъя. Том төслүүд явж ээж одоо энэ хүмүүсийн амьдрал сайнаар нөлөөлнө гэдэг ингээд өшөө том зураг хардаг. Тийм л болдсон байна. Шинэлэг, шилдэг залуусыг дэмжин карьер төлөвлөлт, өсөн дэвжих боломжийг Макс Групп олгодог бөгөөд хүн төвтэй хамтын үнцнийг эрхэмлсэн Максын 3000 гаруй ажилчид илүү сайхан Монголын төлөө хичээл зүтгэл, итгэл сэтгэлээр хөдөлмөрлөн эх орныхон бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулсаар байна. Макс Групп илүү сайхан Монголын төлөө